За лим маань шарагдаад. Лим маань бас шарагдсан байгаа маш гоё амттай болсон баг. Энэ зөөхийтэй учраас их гоё зөөлөн басан байх гэж бодож байна. За тэгээд тэднийхээ капкейкний хатаа өнөдөр тавьж. Чиний торт болсон тийм. Окей. Пасны дээр ингээд капкейк гэнэ. Хий. Дараа нь яаж. Мэдээж бас царцааж байгаа гараа хуулах бах те цаасаа. Тэгээ нэг наатай боломжтой. Тэгэхээр шууд наажаад хуулж авах гэсэн байхгүй. Боломжтой. За хамтаа болоод ирэхээр бүр гоё болох юм байна да. За сувдагийн маань соуснууд бэлэн болчихсон. Өө, ерөөсөө бүх юм маань бэлэн болсон биз дээ. За их гоё харагдчих шүү. Одоо дээгүүр нэх үү яах вэ? Дээгүүр соус асах уу? Тийм. Ерөнхийдөө дахиад маань цээж мах маань өөрөө аргуу учраас соустай дүүрж идэх илүү тохиромжтой тийм ээ. Тэгэхээр хоёр янзын соус хийсэн байж нэг нь болохоор одоо энэ болохоор их амархан. Тийм. Манайц намайг юу? Шүүс. За. Кетчуп тэгээд юутай? Манайцтай. Лиртэй капкейк. Лир 3-аас 4 ширхэг, масл 40 г, элсэн чихэр 1 хоолны халбаг, гурил 220 г, хөөлгөгч 1 цайны халбаг, бор элсэн чихэр 150 г, өндөг 1 ширхэг, масл 75 г, лимоны хальс 1 цайны халбаг, зөөхий 300 г хэрэглэгдэнэ. За одоо их гэрлэлийн маань хийсэн энэ билүү одоо яг нь дуусах шатанд орчлоо. Төлөвлөсөн байгаа. Одоо энэ зөөл. За одоо хоёлын шин харуулж агаад эндээс нь зөөлөн хуулаад өгнө. Энэ нь ингээд хаан болж очих тий. Оо ийм стог харагдчих шүү. Тийм ээ. Нэг гоё харагдсан юм шүү. Ингээл шоколадаар чимэглэл хийж хийнэ шүү. Оо чи ингээд давхарлаад хийж юм аа та. Энийг ингээд авчихсан юм та. Зөвшөөрөл надад хуулаад. Өөрөө нь авах юм ирч байна. Эцэн өөрөө. Ингээд одоо дээр нь бүзэл зэгнүүдээ. Дээр нь тавьж. Аль хайрын тавьж өгье. Бүрийн энэ нэг байна. Манай хаалт сайн байна. Тэ ерөөсөө ингэж болоо тий чи юм хин. Чаас той амархан юм байна. Крем шаардлагагүй. Дан шоколад. Хэлдэг. Дан шоколадаар гоё харахад үзэлцэн бол мэдээж аягүй гоё. Дахаар нэг амар хэцүү юм шиг мөртөд тэгээд бас яг хийж байгааг нь харсан чинь болмоор юм шиг л. Би тийм байх санагдчих шүү нэрээ. Нэг хүмүүс энэ хээг нь яаж гаргадаг. Тэгээ яг хэлэхээр нэг тайлбарлаадгүй. Нэвтрүүлэлт орж ирсэн ингээл тайлбарч тий. Цэцэд явсараа ойлгохгүй болохоор нэвтрүүлэлт орж ирсэн. Оо за өстой гоё болчихлоо. За ингээд бэлэн маань бэлэн болцсон. За бид хэдий хийсэн юу? Бүх зүйл маань бэлэн болчлаа. Молокотой торт. Өндөг 5 ширхэг, хар цагаан шоколад, хар нь 150 г, цагаан нь 100 г, бэкинг повдер 1 ширхэг, ваниль 1 ширхэг, молоко 1 ширхэг, шигшсэн гурил 12 халбаг хэрэглэгдэнэ. За өнөөдрийн дугаар бол бас туршлага солилцсон гоё энгийн өдрүүдийг маань та маш гоё олгож өглөө. За тэгэхээр дахиад нэг хэлчих юм бол лиртэй капкейк, за шоколадын чимгэлттэй молокотой торт, за тэгээд дахиад нэг махан хавчураа хоёр янзаар хийчихлээ тий. Нэг нь
Биш ёо. За нөгөөдг нь ингээд хатууртай аваад идэхэд тохиромжтой. За ингээд хамгийн их асуугддаг биднээс санал ирдэг одоо юу группээс санал ирдэг өхрийн хилэн салат яаж хийх вэ гэдгийгсэн манай суудаа маань маш гоё өхрийн хилэн салатыг зааж өглөө. За өнөөдөр манай алтхан ирсэн та хоёртоо баярлалаа. За тэгээ групптэй улам их жор оруулаад пост идэвхтэй бичээд идэвхтэй гишүүн хэвээрээ байгаарэ гэж та хоёртаа хэлмээр байна. За тэгээ шинэхэн орсон болохоор одоо ерөөсөө жор мор харамгүй хайлаад тий. Тэгээд лайк өөдөөс чинь бол харамгүй илээ штэ манай гişүүд чинь. Тэгэхээр та хоёрын сэтгэл ямар байна? Өнөөдөр надтай хамт Sweet Kitchen-ийн алтгоонд ажилласанд. Өнөөдөр ингээд энэ нэвтрүүлэгт орж ирсэн байлаа. Тэгээд өнөөдөр гоё байлаа. За тэгэхээр бид хоёртоо сэтгэл тааш шүүн унтчи. За яагаад гэвэл би шүүн постоо тавиад шүүний хоёр оролцогч маань одоо орохоор болоод шууд маргааш нь эргээд энэ алтгоонд маань ирсэн байгаа. Тэгэхээр ийм сэтгэлээсээ оролцсон та хоёртоо дахин баярлалаа. За ингээд Sweet Kitchen-ийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд одоо идэвхтэй гишүүн байж одоо өдөр бүр бараг цаг минут бүр ингээ хоолны жоор оруулж явах болно. Сурсан зүйлээ бусдтай хуваалцж явах болно. Тэгээд өнөөдөр ирснээр бас торт хийж сурлаа. Тэрлэртэй капкейк хийж сурлаа. Тэгээд өөрийнхөө чадах ядхаараа тэгээд салаад хоол хийж. Өнөөдөр бол тэгээд үр дүнтэй өдөр өнгөрүүлээ гэж бодож За байна. үр дүнтэй бүтээлч өдрүүд одоо цаашаа үргэлжлэх болно. Тэгэхээр үзэгчтэй та бүхэн сугаасын нийтээр амралтын өдөр болгоны орой 6:30-аас тааруулаарай. За тэгэхээр та ч гэсэн үзэгч та ч гэсэн манай Sweet Kitchen нэвтрүүлгийн одоо оролцогч болох боломжтой. За тэгээд манай нэвтрүүлгийн үе таалга та бүхэнд үргэлж нээлттэй байх болно шүү. За дараагийн бүтээлч өдөр хүртэл түр баяртай үзэгчтэй амралтын өдрөө сайхан өнгөрүүлцгээе. Баяр таа. Баяр таа.